Somebody once told me the world is gonna roll me. William Steig гэх хүний 1990 онд бүтээсэн Shrek хүүхдийн ном нь 2001 онд хүмүүсийн хүртэл болж 74 дахь Академийн шагналыг туслалт алдарт Walt Disney Monsters Inc-ийг буцхан Best Animated Feature шагналыг хүртэж байлаа. And the Oscar goes to Shrek. Aaron Warner. This is the first Academy Award nomination and the first Oscar for producer Aaron Warner. Гэтэ та бүхэн энэ бүтээл нь хэрхэн уламжлалт байдлаасаа сүрэн зогсож хүмүүсийн хайртай хүүхэлтийн кино болон бүснийг мэдэх үү? Өнөөдрийн имчилгээр бид DreamWorks-ийг бүтээхээс өмнө Disney-д ажиллаж байсан Jeffrey Katzenberg хэрхэн Disney-ийн үлэг болсон уламжлалт хүүхэлтийн киноны дүрмийг зөрчиж өөрчлөлтийг авчирсан талаар ярих болно. Бичлэгтээ орохоос өмнө лайк болон subscribe гэж дараад үзээрэй. За ингээд бичлэгтээ орцгоё. Shrek-ийг бүтээхэд хамгийн их гар хөл оролцсон хүн бол мэдээж хэрэг DreamWorks Production-ийн үүсгэн байгуулагч Jeffrey Katzenberg. Тэрээр 1984-өөс 1994 он хүртэл Walt Disney Studio-ийн кино хэлтсийн дарга байж 90-ад оны хамгийн амжилттай анимашнуудыг гаргаж ирж байлаа. Disney-ийн гүйцэтгэх захирал Michael Eisner түүнийг тушаал ахиулахгүй гэж маргасны дараагаар Katzenberg-ийг хаалж орхисон бөгөөд энэ нь түүний хамгийн том алдаа болсон юм. Тэр DreamWorks Studio-г 8 өдрийн дараагаар Steven Spielberg болон David Giffey хамтаар бүтээсэн. Кино салбарт ажилладаг байсан нэг эмэгтэй маш босромог түүхий хүүхдийн номыг Katzenberg харуулсан Shrek байлаа. Чигшүүртэй, муухай энэ бүхэн Disney-ийн удаан хадгалж ирсэн зарчмаас эсрэгээрээ байсан боловч Katzenberg-ийн хувьд энэ нь тийм ч муу зүйл байгаагүй юм. DreamWorks өөрсдийн стил Disney-с ялгарх өөрсдийн арга барилаа хайж явах явцдаа маш гонхтой Prince of Egypt, Woody Allen-ы ухаан шаардсан Ants Dedication ceremony. бодит байдлыг өгөөдсөн Chick-Run-ыг Altman-ы хамтаар бүтээсэн. They're organized, I know it. Said quiet. Хин ч эдгээр бүтээлийг Disney гэж андуурахгүй нь ойлгомжтой. Гэтэл ногоон оогоор гарч ирж тэдний юу хийх ёстой, ямар учиртайгаар байгуулсан гэдгийг ойлгуулжээ. Original Shrek, Chris Farley. Одоогийн бидний мэдэх энэ алдарт анимашн шал өөр дүр төрх хоолойтой байжээ. Анх энэхүү дүрийн дуу оруулагч нь алдарт комедиан Chris Farley байсан бөгөөд 1997 онд харамсалтайгаар үүд болохоос өмнө ойролцоогоор 80-90% харилцан яриагаа дуусгасан байж. Түүний Shrek ааш муутай, ганцаараа байх дуртай бус эсрэгээрээ маш зөөлөн сэтгэлтэй гинэн нэгэн байсан. Chris Farley үүд усны дараагаар адил хоолойтой нэгнээр дуу оруулж анимашны дуусгахыг хүссэн ч эцэст нь Farley-ийн дотны найз Mike Myers дээр тогтсон гэдэг. Mike Myers энэхүү дүрийг хөгшин ааш муутай өгөөдсөн байдлаар өөрчилсөн. Myers бүх хоолойгоо өөрийн Америк, Канада аялахаар бичиж дуусгаад нэгэн хэсгийг үзэхэд нэг л зүйл дутуу байлаа. Эсрэг талын дөрүүд болон язгууртнууд нь дээд цэндааны англи аялагтай байсан учраас I will make this Princess Fiona my queen, and Yulok will finally have the perfect king. Captain, assemble your finest men. We are going to have a tournament. Shrek ажилчин ангийн Шотланд аялагтай байж нийгмийн ялгааг нь харуулахыг хүссэн аж. This is my swamp. Our swamp. Let go, donkey. You let go. Stubborn jackass. Smelly ogre. Fine. This is my swamp. Our swamp. Let go, donkey. You let go. Stubborn jackass. Smelly ogre. Fine. Katzenberg энэхүү хүсэлтийг зөвшөөрөн бүхний дахин эхлэх хэрэгтэй болж аниматорууд Shrek-ийн амны хөдөлгөөнийг өөрчилж анимашн гарах хугацаагаа хойшлуулснаар $4-5 сая зарлага гаргажээ. Computer generated animation. Тухайн үед 100% компьютер анимашныг хийсэн бүтээлүүд гарч байсан боловч аль нь ч бодит байдал шиг амьд мэдрэмж огт өгдөггүй байлаа. Технологи нь хөгжөөгүй байсныг хэлэх үү. Гэтэл Shrek-ийг бүтээсэн баг 20 алхмын цаатгыг нь хийж чадсан. Би анатомик судалсан хичээнгүй ажилчид болон анимашн хариуцсан хүмүүсийн хичээн зүтгэлээр тэд жулуун засгийн үеийн багажаар их бүүсэн гэж хэлж болно. Walt Disney хошигнох уу? Disney лөө өдөн хатгсан маш олон хэсэг байдгаас онцлог үзнэг нь бол Lord Farquaad. Michael Eisner-ийн parody хөлбөр гэдгийг нүүр царай бие болон гадаад төрхөнд анхаарсан удирдсан байдлыг харахад тодорхой биз. Ogre.
It's not like it has feelings. Сайхан сэтгэлд гүнж, чихэн хайрын өмсөлт, үлгэрийн ном нэгдэж буй хэсэг гэд бидний үдэж өссөн бүхий л зүйлсийг Шрек эсрэгээр маш хөвгөлтэй хошин байдлаар төрсөлдөг. Мөн эдгээр үлгэрийн дөрүүдийг хэрхэн зохиогч ирэх гэж янз бүр бодлогоогоор гаргасан бэ гэж бодож байвал учир нь эдгээр дөрүүд Disney-ийнх биш, Public Domain болохоор тэр. Me! Anyone! Oh, pick me! Oh, I know, me! Disney-д өөрсдийнх нь дүрсэлсэн хөлбөрүүд байдаг болохоос биш, эдгээр дөрүүд бүгд Disney Европ ардын аман зохиолоос гаралтай. Энэ үрд бичлэг маань өндөрлөж байна. Бичлэгийг дуустал хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хэрв өөр зүйлийн талаар яриулмаар байвал комент сэгтүүлдэж лайк болон subscribe тавьчаад дарахаа мартаоцай.